Тэгэхээр энэ дээр одоо гол одоо онцлон хэлэх зүйл маань юу вэ гэхээр нэгэн тал одоо чухаг дээд 3 гэж байгаа буян ном лам бурхан гэж 3 зүйл маань байдаг. Энэ 3 дээд зүйлийг бүтээж байгаа. Мэдээж одоо тэнд майдрингийн сэрэгдүр бурхан болж бүтээгдэн лагш нь болчихж байгаа. Тэр мөн одоо сувраг бүтээж байгаа. Сувраг нь бол бурханы одоо өөрийнх нь таалал, өөрийн сэтгэлийг одоо сувраг бол бэлэгддэг учиртай. За мөн одоо бурханы зохиосон, бурханы айлцсан ном сургаалууд, ганжуур гэдэг өчнөө одоо бурханы сүмбэм зарилгуудыг бол тэнд хийж залах бах. Тэгэхээр энэ бол ерөөсөө л одоо бидний хамаг одоо байдаг бүхний даатгах залбирч дээдэлж явдаг цаг үедээ одоо дагаж мөрддөг энэ 3 эрхэм зүйл бол тэнд нэг газар бий болж бүтээгдэж байгаамаа гэдгийг та бүхэн бас анхааралтай аваарай. Тэгэхээр энэ бол бурхан, ном, одоо хувраг 3 гэсэн ийм зүйл бол тэнд бий болж байгаа шүү гэдгийг хэлье. Тэгэхээр одоо гол зүйл маань бол эцэст одоо хожим тэнд ямар шүтэн, ямар одоо өнгө царай төрхтэй, ямар одоо гялалцсан сайхан гэрэлгээгээ цацруулсан хичнээн хүмүүс одоо бурхны шашинтан сүжиг бишрлэгээр энгийн одоо хүмүүс мөн гадаа дотоодын жуулчид элдв хүмүүс хэдий чинээ очиж байна. Тэр та бүхний одоо сүжиг сэтгэл тэр дотор бас хамт явж байгаа шүү гэдгийг үнэхээр одоо сэтгэлдээ сайхан тулгаж хүлээж одоо тэрийг сүжгийн сэтгэлийг одоо өөртөө үлдээгээрэй гэж та бүхэндээ хүсэж байна. Ингээд одоо их майдар бүтээж байгаа энэ одоо буйны бүтээл их үйлсэд энд ажиллаж байгаа, хамтарж байгаа бүх одоо сүсгтэн хүмүүс, ажилчид та бүхний үйлс бүхэн одоо дэлгэрч байх болтугай. Ирээдүйн одоо цаг хооч үедээ үлдээж байгаа түүх соёлын үн төв маань бол үеийн үед цагийн цагт одоо мөнхрөн сүндэрлэж ингэж одоо байх болтугай гэж эрүүл тавья.